За надад асуулт алгаа. Би зөвхөн нэг хоёр үндсэн шалтгаан огцруулах даалгавдуулж хэлье гэж бодож байна. Гол үндсэн шалтгааныг болохоор би Дубан гэрээг улсын их хурлаа зөвшөлдсгүйгээр байгуулснаас болж хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийлээ гэж энийг хууль зөрчлөө гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 3-5 жил сайлуулах үйлдвэр 4-2-ын тэзүүг гэдэг одоо асуудлыг бол ер нь ач холбогдолгүй болгосон гэдэг ингээд ярил хэд хэдэн залтууд орсон. А нөгөө талаараа санхүүгийн зөрчил баримтхүү 1.2 за мөн татварын хөнгөлт алдаглыг ирээдүйд тооцох гэдэг ингээ 904 за тэр 6 тэрбумын зээл 2 тэрбум нь бол одоо өөрийнхөө анхны хөрөнгө оруулалтанд энэ компани авчиж байна. За цаана 4.2-ыг бол 90-ийнхээ дансанд одоо байршуулна гэдэг ингээ энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр заачихсан. Тэгээ манай одоо үйл хөдлөх хөрөнгө оюут толгоон хөрөнгө оруулалтын гэрээний эрхүүдийг барьцаална гэж байна. Энийг би ер нь нэлээд яванда тодруулъя гэж ингэж бодож байгаа. Тэгээ энэ нь бол хөрөнгө оруулалтын одоо бидний өгөөж ашгийг 17 жилээр ухраацсан. Энэ л асуудал. Гэтэл 17 жилээр ухраачаад байхад нөгөө баяр цагтаа ярьж ирсэн ногдол ашигын 8 тэрбум хэвээрээ энийг л би гайхаад. Нөгөө 21 онд одоо баяр цагт ашиг авах 8 тэрбумын ногдол ашиг аван за ингээд 53-4% нь одоо ашигын манад үлдэх юма гэдээсэн чинь 17 жилээр хойшилчод 38 он хүрчээд ахтал нөгөө тоо хөдлөхгүй хэвээрээ. Ийм эргэлзээцэд үлдээд байгаа. Энэ дээр ямар ялгаа байна вэ гэж бидний хооронд. Бид нар бол оюутлахаа зогсоогүй. Харилцуур ашигтай гэрээ хийл гэж байгаа юм л да. Тэгээ зөвхөн нэг одоо нэг байгалийн баялаг яриад нэг гадны хөрөнгө оруулалт гэдэг нэг имзэг үг хэлж болдгоо нэг хүний тухай яриад ингээд суугаад авахгүй баймаар байна. Бусад салбар гэж бидэнд байна. Мал аж ахуй байна. Аялал жуулчлал байна. Одоо бидэнд экологийн хүнс үйлдвэрлэх маш их боломж байна. Энийг ерөөсөө ярьдаггүй. Харийнхын тов зэрэгээ даатгсан энэ байдал бол одоо биднийг олигтой мавцахгүй шүү дээ. Оюутлаа зогсоогүй баримт гэвэл өнгөрсөн жил бид нар 2014 онд 7.8% өсөлтөд дэлхийд тэргүүлсэн. Өнөөдөр экспортын 2015 оны гүйцэтгэл бол 13 оныхоос 400 саяар илүү байна. 13 оныхоос. Гэтэл 13 оноос илүү хямарч байна. Импорт 2 дахин буурсан байна. Яг л мөнгө нь орж ирэхгүй байгаа юм чи. Тэгэхээр та нар хэрвээ GDP-ийн өсөлт, экспортын өсөлт гэдээ ярих юм бол гайхамшигтай өсөлтүүд манад харагдаж байгаа. Гэтэл нөгөө бодит мөнгөнд байхгүй болохоор нөгөө өр зээл нэмэгдсэн, гадаадын өрийн эрсдэлтэй 10 орны өндөр 10 орны тоонд орчихсон. Энэ бүгдийг бид үнэн зөвөөр л ярих ёстой шүү дээ. Тэгжиж бид л эмчилнэ өгөхөөс биш би чи зөв үү гэдгийг бол цаг хугацаа шүүн. Бид хоорондоо хэрсээ харилцснаар бол энийг шүүхгүй. За хоёр дахь асуудал юу гэж? Би таныг харин одоо бас өнөөдөр бас нэг үг дааж ноён нуруутаа сууж яах гэж байна. Та бол төрийн 3 өндөрлөгийн нэг шүү дээ. Айл одоо юм болгон дээр бас хөнгөдөд ээж болохгүй. Наад судал чинь том судал байхгүй юу? За хоёрт бол би бас нэг нэмж байгаа юм нь бол эрүүл мэндийн сайдын асуудал. Эрүүл мэндийн сайд хэрвээ чөлөөлөх төрөлдлөө өгсөн бол 30 хоногийн дотор улсын их хурл шийдэх ёстой гэж засгийн газрын тухай хуулийн 21-2-т байж байна. Дэгийн тухай хууль дээр бол 7 хоногийн дотор энэ асуудлыг холбогдох байнгын хороо хэлцэж чуулганд оруулна гэж байж байна. Гэтэл өнөөдөр энэ хугацаа хэтэрсэн явна шүү. Энд чинь хууль зөрчиж байна гэдгийг бид нэр бас бодох ёстой. Тэр эрүүл мэндийн яам дээр ажил салгардж байна. Энээс бол хүний амь ирснэ гэдгийг бид бодох ёстой. За сонгуульд өгчлөө одоо яах гэсэн юм бэ гэж үгүй тийм биш. Энэ салин тэтгэврийн үр зээлэнд баригдсан иргэнд чинь бол нэг ч өдөр хүнд байна. Энийг бид нар одоо бас бодох ёстой. Бид нар аль болох оюут толгоон харилцуур ашигтай гэрээ тэр янз бүрийн нөхцлүүдэд сайжруулж ижил энэ салин тэтгэврийг чинь нэмнэ шүү дээ. Энэ бидний ялгаа байгаад байгаа байхгүй. Бид бол одоо зөв мессеж өгч нэгээл ингээд гадны хүн хараа суугаад байхгүй бай. Өөрсдийнхөө бүх боломжийг ашигладаг бай. Өөр салбаруудаа боддог бай, өөрсдөө итгэдэг бай гэдэг ийм зүйлийг л яриад байгаа нь бидний ялгаа болчиход байна шүү дээ. Тэгээ өнөөдөр бол бид нэр юмны үн гэдэг бол доллар тутамдаа 700-аар импортын бараан дээр нэмэгдчихсэн. Ийм л улс орн байна. Энэ бүгдээ л бид